За сайн уу бүгдээрээ. Физикийн одтой одлогод номны 68 дугаар утасны дундаж хурд гэсэн сэдвийн 9 дугаар одлогыг бодъё. Жинхэнэ одтой одлого байгаа. За энэ бодлогон дээр болохоор машин бүх явсан хугацааныхаа 3/1-ийг тий 3/1-ийг болохоор 60 км/цаг хурдтай. За дараачийн 3/1-ийг болохоор 35 км зам туулсан 3/1-т нь болохоор 35 км зам явсан. Үлдсэн хэсгийг болохоор үлдсэн бас л 3/1 хэсэг хугацаа үлдэн шүү дээ. 80 км/цаг хурдтай явсан бол за замын 2 дугаар хэсэгт явсан хурд нь энэ бүх замын турш дундаж хурдтай тэнцүү бол бүх замын турш явсан замыг бол бүх хугацааг бол дундаж хурдыг ол гэсэн ийм бодлого байгаа. За энэ бодлогыг хэдүүлээ хамтдаа ярилцж бодъё. За дундаж хурдаа бичье тий. За 2 дугаар хэсгийн хурдыг ирэн бичээд үзье. 35 км-ийг хуваах нь t-г хуваах нь 3 хугацаа гэдэг. Энд дээр би бүх хугацаагаа t гэдээ авсан байгаа. Тэгэхээр эн чинь 105-ыг хуваах нь t гарна гэдэг чинь эндээс бүх зам бол ерөөсөө 105 км байжээ гэдгийг харж болно гэсэн үг. Энэ дундаж хурд чинь нөгөө бүх замын турш дундаж хурд нь 2 дугаар хэсгийн хурдтай тэнцүү гэсэн учраас бүх зам 105 км болчихж байгаа. За одоо дундаж хурдны тэгшлэглээ бичье. За дундаж хурд гэдэг бол тий бүх зам байх хэвээр. Нэгдүгээр зам гэдэг бол 60-ыг үржих нь t-г байх 3. Дараачих нь 2 дугаар зам 35 км. Дараачих нь болохоор 80-ыг үржих нь t-г байх 3. Бүх замыг t-д хуваасан тий. За эндээс харах юм бол энэ бол 105-ыг хуваах нь t-тэй тэнцүү гэхээр 20 t-дээр нэмэх нь 35 3/80 t тэнцүү 105 гэсэн энэ хэсэг болчих. Бүх замын тооцоог ингээд бичээд 1-р зам, 2-р зам, 3-р замуудыг нэмэхээр 105 км гарах хэрэгтэй тий. За эндээс харъя. Ижил хойр өгөөд харъя. 60 гэдэг чинь 140 t-г хуваах нь 3 нь болохоор 70-та тэнцүү буюу 140 t тэнцүү 210 гэдгээс t тэнцүү 1,10-5 цаг. Бүх хугацаа хөдөлгөөний турших нийт хугацаа 1,5 цаг гэж гарч байна. Одоо хэдүүлээ дундаж хурдаа тооцоолж үзье. Дундаж хурд гэдэг бол 2 дугаар хэсгийн юутай тэнцүүж 105-ыг хуваах нь t буюу 105-ыг хуваах нь 1,5 цаг гэхээр 70 км/цаг. Энэ бол физикийн одтой одлогод номны 68 дугаар хуудасны дундаж хурд бүлгийн 9 дугаар одлого байлаа. Жинхэнэ одтой одлого байлаа.